Гендер ба гендерийн тэгшэрхийн асуудал. За гендер гэдэг үг бол за одоо хэдгээр зуунаас үүсэлтэй юм бэ? Би сайн мэдэхгүй байна. Гендер гэдэг бол хүүс гэсэн үг. Гэхдээ нийгмийн хүүс. Нийгмийн ойлголт гендер бол секс гэдэг бол биологийн байгалийн ойлголт. Тэгэхээр гендер гэдэг үг нийгэм бишээ нийгмийн ойлголт. За тэгээд хүний эрхтэй нь холбогдоод гендерийн тэгш эрх гэдэг үг хэллэгийг оруулж ирсэн бол нэгдсэн үндэсний байгууллага үүснээс хойш за тэр тусмаа 60-аад оны үеэр энэ одоо улс төрийн шинж тухаан бол хөгжиж дээд зэгтээ хүрсэн байгаа. Одоо ч гэсэн мөн хөгжлийнхаа дээд шатанд л явж байна. За энэ гендерийн тэгш эрхийн ойлголтыг буюу гендерийн тухай ойлголтыг бол шинж тухааны түвшинд судалсан нь бол ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн энэ ойлголтыг илүү төлхөө авч явдаг. Яагад гэвэл нэг талаасаа олон зууны турш дандаа эрх мэдэл багтай, дандаа хоёр дахь хүүс гэж дандаа доорд үзэгдэж явсан эмэгтэйчүүд нь эрхийнхээ тухайн асуудлыг ярихдаа илүү идэвхтэй, илүү чармаалттай, илүү манлайлалтай явж исэн байгаа юм. Магадгүй бид нар 21-р зуунд эмэгтэйчүүд хамгаалсан нийгэмтэй болох юм бол эрэгтэйчүүд нь энийг ярьж эхлэх байх л та. Гендерийн тэгш эрх гэдгийг. Тэр бол зааж байна, тийм ээ. Тийм учраас хэдүүлээ энэ гендерийн тэгш эрхийн асуудал буюу гендерийн тухай ойлголт бол эмэгтэй манлайлагчдын гол зэвсэг юм аа гэж ингэж үзэх хэрэгтэй. Гол зэвсэг хэрэгсэл нь байх ёстой. Эмэгтэй манлайлагчид, эмэгтэй улс төрчид өөрийнхөө бодлого, өөрийнхөө үйл ажиллагаандаа бол гендерийн үзэл баримтлалыг тулж түшиж явах нь манлайлаг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд бол маш их чухал үүрэгтэй байх болно. Өдий болтол манай Монголын одоо эмэгтэйчүүд улс төрт орж явахдаа гендерийн тэгш эрх, гендерийн асуудлыг бол өөрийнхөө үйл ажиллагаа бодлоготой зэвсэг болгож ашиглаж ийсэн түүх бол тэр их хэмжээнд байхгүй. Ялангуяа улс төрчдийн дунд. Олцоо нөгөө эрэгтэй улс төрчдийн тоглоомоор тэрэнд хөтлөгдөд яваад өгчдөг. Тэр нь эргээд эмэгтэйчүүд улс төрт орох, манлайлах энэ асуудалд хувь нэмрээ оруулах гэхээсээ илүү хор холбогдлыг авчирдгаа гэж үзэх нь зүйтэй шүү. Гендерийн тэгш эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1-д болохоор гендер гэж улс төр эрх зүй, эдийн засаг, нийгэм соёл ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлалтан тогтсон түүхэн явцад хувьсан өөрчлөгдөг ойлголт үзэл хандлагыг хэлнэ гэж. Гендер гэдэг чинь зүгээр ойлголтыг л хэлж байгаа. Тэгээ гендер сайн ч байхгүй, яг энэ ойлголтоороо бол гендер сайн ч муу ч одоо юу гэдгийг эрэгч сөрөгч гэсэн тийм ойлголтууд ишээ гарч ирээгүй байх гэсэн үг. Гендер гэж ярихаар эмэгтэй хүн ярьж ийн гэж ойлгодог тийм утга нь ишээ гарч ирээгүй байгаа. Зүгээр л эрэгтэй эмэгтэй хүний тухай хин нэгэн хүн ойлгодог ойлголтыг л хэлж байгаа. Янз. Тэр ойлголт бол янз. Хүүс ба гендерийн ялгааг хүүс бол төрөлхийн эрэгтэй, эмэгтэй тэгээд өөр бас 3 трансгендер янз янзын нэг байдаг шүү дээ. Тэд нар бол төрөлхийн. Жишээлбэл одоо гомо ч юм уу, лесби ч юм уу тийм байлаа гэд яах ч арга байхгүй. Тэр бол төрөлхийн. Эрэгтэй эмэгтэй гэдэг шиг төрөлхийн шин чанар. Хүүс гэдэг бол зөвхөн хоёр асуудал биш. Хүчнээ олон байгалийн шинжээрээ тодорхойлогдно гэсэн үг. За тийм нийтлэг. Ерөнхийдөө нийтлэг гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг нэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, трансгендерүүд шүү Бид нар ингээ ерөөсөө нийтлэг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй. Тэгээ тогтмол
нэг хувирч өөрчлөгдөд байдаггүй гэж байгаа юм. Гэхдээ зарим тохиолдолд насны байдал юм уу эсвэл одоо цаг юу гэдгийг насны туршид жоохон өөрчлөгдөж магадгүй гэж байгаа юм. Тэрийг ишөө бас тогтооцсон ч юм алга. Миний хувьд бол энэ тэндээс уншицсан ч юм алга. Ерөнхийдөө эмэгтэй хүн ингээ явж итлаа эрэгтэй болно ч гэж боддог юм уу. Тэр нь бол өөрөө төрөлхийн цаанаасаа нөгөө төрсөн учраас аль нэг насанд илэрж байгаа илрэл байж магадгүй юм л да. Би тэгж тааж байгаа юм. Тийм. Тэнд судлаад нэг сүрхий тогтооцсон уншицсан юм бол байхгүй. Байна одоогийн хувьд бол за гендер гэдэг бол зохиомл гэж байгаа. Төрөлхийн биш. Яг хүн нөгөө байгаль түүхийн хөгжлийн явцдаа гендерийн тухай ойлголтуудыг өөрөө бий болгодог. За эмэгтэй хүн тийм байх хэвээр. Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэх хэвээр, хүүхдээ божуулах хэвээр, тий хүүхэд гаргаж явах биологи юм тий. За өшөө юу гэдэг эмэгтэй хүн бол одоо дарга хийх ёсгүй ч гэдэг юм мэдэхгүй. Эсвэл эмэгтэй хүн бол гэр бүлийн бишээ. Эмэгтэй хүн бол гэртээ ерөнхий сайдч гэлөө. Нэг манай нэг цаасан малгай байдаг ш зарим улс төрчдийн тий. Тэгж ойлгодогч байж магадгүй, цаасан малгай өмсөлдөгч байж магадгүй. Ерөнхийдөө иймэрхүү зохиомл юмыг хэлж байгаа юм. За төр олон нийт зах зээл гэр бүлийн нөлөөнд оршдог. Төр гэдэг нь одоо төрийн бодлогууд байж болно. Ардчилсан төр, социалист төр, фашист төр, капиталист төр те. Энэ төрүүд бол гендрийг янз янзаар үзэж байгаа. Феодалист төр, боолын төр, энэ янз бүрийн байдлаар ханддаг энэ гендер гэдэг. Эмэгтэй хүн тиймээс, эрэгтэй хүн би гэр бүлээ дижээдэг байх ёстой ч гэдэг юм. За олон нийт бол мэдээж бас л бид нарыг яг адилхан олон нийт. За энэ эмэгтэй юм байж одоо яах гэж наашаа цаашаа навсганаад явдаг юм. Гэртээ сууж явахгүй ч гэдэг юм уу те. Тэгээ зүрц зүгзүүндээ байдаг. Тийм ээ тийчлээ тэрийг өвдөхгүй, тэнтгэр хатан зарах шүүхгүй. Энтэр гээд. Тэгээд цагаан зэр эмэгтэй хүн хоёрт нутаг байхгүй энтэр гээд те. Тэр энтэр бол олон нийтийн гаргасан зохиомл зүйл. Зах зээл дээр бол эмэгтэй хүнд бас зохиомлоор ханддаг. Эмэгтэй хүн учраас чи бага цалин авах хэрэгтэй. Эсвэл нь одоо чи айгуу том каранист ч юм уу хийж болохгүй. Чамд аюултай. Энэ бол тэдний гендерийн бас бодлого нь. Гэр бүлд чи одоо баруун хаяанда нөхрөн суун эсвэл хоймроо нөхрөн суун та тэр дулгааныхаа хажууд байж ч гэдэг юм уу те. Орон нутаг одоо янз бүрийн ёс заншил уламжлал гэдэг газар. Эсвэл одоо эмэгтэй хүүхэд бол хүний хүүхэд ч гэдэг юм уу. Гэх мэтлэн дандаа зохиомл юм. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүүхдтэйгээ амьдраад идэг. Тийм байдал бас байдаг тий. За гендер бол өөрчлөгддөг, хувьсдаг ийм зүйл. Жишээлбэл социалист төрийн үед нэг янзаар ойлгож ирсэн бол ардчилсан төрийн үед өөр янзаар ойлгодог ч юм уу. Капиталист төрийн үед нэг янзаар ойлгож ирсэн бол одоо социалист төрийн үед өөр ирж ойлгодог ч юм уу тий. Иймэрхүү байдлаар хувирнаа. За нэг гэр бүл энэ охиноо нэг янзаар үздэг байснаа өөр янзаар үздэг болно. Хүүдээ бас нэг янзаар ханддаг байснаа өөр янзаар ханддаг болох ч юм уу. Энэ ойлголтууд ингээд өөрчлөгдөж яваад байна. Тэгээ тогтмол бус гэж байгаа. Тогтмол бус аргагүй шүү дээ. Ингээ өөрчлөгдөж байгаа юм чинь. Одоо жишээ нь бол занаагаа эмэгтэй хүн болж төрөөл эмэгтэй чигээрээ энэ тогтмол байгаа бол гендер бол өөр өөр. За тэгээд би та нараас нэг юм асууя. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг ээ. Энэ гендерийн ойлголт уу эсвэл нь юу лээ хүүсээ ойлголт уу? За. Эмэгтэй хүн хүүхдээ өсгөн боожуулах ёстой. Гендерийн ойлголт зүйтэй. За эмэгтэй хүн 55 насн хүрээд тэтгэврт гарнаа. Мундаг ба шүү дээ. Яагаад гэж одоо та нар яг энэ гендерийн ойлголт гэдгээр явах юм бол
эмэгтэй хүн 55 наснд хүрээд тэтгэврт гарах ёстой гэсэн хуулийг өөрчлүүлэх. Хуулинд өөрчлөлт оруулах энэ төлөө манлайл хийх нь шүү дээ. Яагаад 60 настай мэрэгжилтэй маш өндөр уур чадвартай эксперт эмэгтэй ажиллаа хийж болохгүй вэ? Энэ зөв хууль мөн үү, буруу хууль мөн үү гэж асуух гэдэг нь л. Өөрөөр хэлбэл яг нөгөө эрхэд суурилсан хууль мөн үү биш үү? Тэ? Яагаад би эрхэд суурилсан гэж яриад байна гэвэл хүн хөдөлмөрлж байвал цалин хөлс авна тийм ээ. Тэгээ цалин хөлс авч байвал арай нэг амьдрал нь араа дээр бусдаас хараад бус байна да. Тийм үү? Хин нэгэн хүний хараанд амьдрах тийм сайхан уу? Тийм биш. Тэр нөгөө эрхийн асуудал гараад ирнэ тийм үү? Эрхийн зөрчлүүд гарч ирнэ, магадгүй хүчирхийлэл гарч ирнэ тийм үү? Гэх мэтлэн иймэрхүү нөгөө нэг ялгуурлан гадуурхалт нөгөө ялгуурлан гадуурхалтуудыг бий болгодог гэдэг шиг тийм ээ. Тийм шууд ба шууд бясал ялгуурлан гадуурхалт олноороо бий болдог. Тийм учраас эмэгтэй манлайлагчд яах ёстой вэ одоо? Ер нь тэтгэврийн нас хэд байх ёстой юм бэ гэдэг хөдөлгөөн өрнүүлж болж байна. Энэ бол манлайллын нэг хэлбэр. Тэ? Аль оронд хэдэн нас тэтгэврт байдгийг. Яагаад? Ер нь манай Монголын эмэгтэйчүүдийн ажлын байр хөдөлмөрийн нөхцөл тийм эрт тэтгэврт гарах хүнд нөхцөл мөн үү биш үү? Нэг. Ер нь хүнд нөхцөл байгаа бол тэр хүнд нөхцөлийг яаж хөнгөвчлөх ёстой юм? Төр засгийн үүрэг нь хаана явж байна? Гэх мэтлэн асуултууд гарч ирэх ёстой. Гендер гэдэг чинь одоо та бидний дунд үүрэг, хариуцлага, тулгарч буй, саад бэрхшээлд хүртэж буй боломж болцоог нь дүгнэн шинжлэх нийгмийн эдийн засгийн улс төрийн шинжилгээний хувьсах хэмжигдэхүүн юм а гэж ингэж нэг тодорхойлт хэлсэн байна. Нийгмийн анги давхарнаас арьс, өнг, яс, үндэс, шашин шүтлэг, газар зүй, эдийн засаг, улс төр, соёлын орчин гэгчлэн олон үзүүлэлтэд харилцан хамааралтай байдаг. Гендер бол зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрэгтэй төржүү, эмэгтэй төржүү, эрэгтэй төрснөөс нь болоод ингэж хандж чинь, эмэгтэй төрснөөс нь болоод ингэж хандж чинь гэдэг бас ч тэр бол бас тэр явцуу асуудал юм байна. Тэгээд энэ дотроос бол бас бидний Мон Феминетийн сургалтын дээр бол юу гэж ярьдаг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хоёрын дунд ч өөрөөр бас ярих, өөрөөр хандах хандлагууд байна. Жишээ нь чинэлэг эмэгтэй, ядуу эрэгтэй хоёрын аль нь илүү ялгуурлан гадуурхагдах вэ? Ядуу эрэгтэй, хотын эмэгтэй, хөдөөний эрэгтэй гих мэтлэн тий. За тэгээд цөөнхийн асуудал, цөөнх дотор эрэгтэй нүү, эмэгтэй нүү гээл тийм ээ. Тэгэл тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрэгтэй нүү, эмэгтэй нүү. Ерөнхийдөө бол зүгээр яг ингээд ов шиг картинаар нь аваад үзэх юм бол эмэгтэй хүн илүү ялгуурлан гадуурхдаг бүр юутай л да. Түүхтэй. Яг тэгвэл тэр юунаасаа болдгоо? Төрдөг. Нөхөн үрчхэн үүргээсээ болоод илүү ялгуурлан гадуурхдаг. Тэр шинж нь илүү ялгуурлан гадуурхах буюу гендерийн асуудалд хандах хандлагыг өөрчлөхөд нэмэр болоод байдаг. Нэрмээс болоод байдаг. Жишээлбэл ингээд яг хөө эрэгтэйчүүд ч өвддөг л дөө. Гэхдээ эмэгтэйчүүд ингээд нэг ерөнхийдөө нэг нөхөрчхөн асуудлаасаа болоод маш их олон төрлийн асуудалд орж байгаа. Жишээлбэл нөгөө гадуур жирэмслэх, за эсвэл олон хүүхэд гаргаснасаа болоод одоо нөхөн үрчхүн эрэгтний эмгэгтэй болдог ч юм уу те гэх мэтлэн гэтэл чи эрэгтэй хүн бол олон хүүхэд гаргаснасаа болоод нөхөн үрчхүн эрэгтний эмгэгтэй болно гэсэн юм байхгүй шүү. Тэрэн шиг нэг тийм нэг ялгар хонцлог нь тэр нөхөн үрчхүн үүрэг хариуцлагаасаа болдго юм л да. Хүүхдээ гаргасан хойно бол ээж аав хоёрын үүрэг хариуцлага бол ижлэхэн болох учиртай л да. Хөхүүлэхтэр хүүхэд төрүүлэх хөхүүлэхэд яг байгалийн шинж дээрээ тулгараад ирэх юм бол эмэгтэй хүн илүү нэг жоохон үүрэг хүлээнэ болохоос биш эрэгтэй хүн бол адилхан штэ. Манцвуулж чадна, хувцсыг өмсүүлж чадна, хоолыг хийж чадна, хувцсыг нугааж чадна тийм ээ. Хөхөөж уугжиж чадна гих мэтлэн одоо өсгөх асуудал дээр бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд тэр нөгөө үүрэг хариуцлага гэдэг ингээд аваад үзэх юм бол ижлэхэн тавигдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл манай хөдөлмөрийн хуулийн дээр бол яадаг вэ гэхээр
хүүхэд харах асран хамгаалах үүргийг зөвхөн ээжд нь өгсөн байдаг. Зөвхөн ээжд нь. Мөн зөвхөн эмэгтэй хүнд 3 хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас алж болохгүй гэсэн заалт байдаг. Тэгээ энэ нөгөө нэг илүү эмэгтэйчүүд рүү одоо гендерийн асуудлыг хөвийлгээд байгаа гэсэн үг. Ойлголт нь илүү нөгөө ялгуурлан гадуурхалтанд орчих магадлалыг бий болгоод байна гэсэн үг. Энийг бол цаана цааш нь би дэлгэрүүлээд тайлбарлана. Хүлээгдэж буй, зөвшөөрөгдөж буй, үнэлэгдэж буй норм хэмжээ гэж нийгэмд бас байгаад байгаа. Эмэгтэй хүнээс юу хүлээгээд байгаа, эрэгтэй хүнээс юу хүлээгээд байгаа. Эмэгтэй хүнд юу зөвшөөрдгийг, эрэгтэй хүнд юу зөвшөөрдгийг, юуг нь үнэлдгийг, юуг нь үнэлдэггүй юм. Жишээ нь бол эрэгтэй хүн одоо нэг хөөрхөн жишээнүүдэд эрэгтэй хүн одоо жишээ нэг жах ичимхий байх юм бол эрэгтэй хүнийг эргээр юу гэж эргэж байх эрэгтэй хүнийг юу гэж хэлдэг вэ? Даруухан, гүндүүгүү гэж хэлнэ те. Эмэгтэй хүн ичимхий байх юм бол юу гэж хэлдэг вэ? Номати хормоогож ирсэн яг үнэн гэж. Тий унхаагүй. За эрэгтэй хүн хилэмгийн доломгой байх юм бол юу гэж хэлдэг вэ? Дайчин, ухаантай, зоригтой гэж хэлнэ. Эмэгтэй хүн хилэмгийн доломгой байх юм бол юу гэх вэ? Хэрүүлж тий гэж хэлнэ тий. Гэх мэтлэн нөгөө яг ижил шинжүүдийг нийгэм яаж үнэлдэг вэ? Хоёр өөрөөр ялгуурлалтайгаар нэг нь жоохон доош нь хийж нөгөөг хин жоохон дээш нь хийж татдаг тий. Тэгж үнэлдэг. Тэгэхээр нөгөө норм хэмжээ гэдэг чинь тэр байхгүй юу? Тэгээд эрэгтэй хүнд бол юм ярихыг зөвшөөрнө. Тэгвэл эмэгтэй хүнд бол чи эмэгтэй юм байж дуугавэ гэж хэлнэ. Улсын хурал дээр ч гэсэн тийм жишээ гарсан шүү дээ. Чи Монгол эмэгтэй биш юм шиг байна. Яас их олон юм ярьдаг тий. Тий. Бүр нэг муухай жишээ бол чамаа олон юм яриад байх юм бол хүчинт чинь шүү. Гэсэн жишээ гарсан шүү. Тий. Гэх мэтлэн тэгэхээр эмэгтэй хүн бол чи дугаа байж гэсэн тийм ухтун эрэгтэйчүүдийн дунд байгаад байгаа. Тэгэхээр ийм ухтунтай эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн манлайлалд ямар өнцгөр хандах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Та нарын тавигдах өнцгөл хүний эрхэд суурилсан, тэгш эрхийн зарчим дээр суурилсан. Тэгээд хэлэх ёстой хуулиа одоо юутай хийтэй номертой дугаартай тайлбарлаад хэлцдэг байх тэр чадварыг бас шаардна. За энэ гендерийн зарчмууд бол яг нэг хүний эрхийн зарчимтай адилхан. Ерөөсөө яг энэ хүний эрх юм чинь хүний эрхийн асуудал яригдж байгаа учраас яг адилхан яригдана. Тэгэхээр энэ тэгш байх ёстой, ядуурлан гадуурхгүй байх ёстой, төр засгийн үүрэг амлалтын зарчим энэ төргээд нэг үндсэн хуульда 19-р зүйлд заагаад өгчихсөн. Энэ бүх зарчмууд нь энд байна. Заавал байх ёстой. За нэг төр засгийн үүрэг амлалтын зарчим гэдээ би заавалчгүй энд дахиад сануулхад урьдчилан сэргийлэх ёстой. Тэгээ гендерийн ялваа нэг ялгуурлан гадуурхалтаас тэгээд хойроглох механизм бүрдүүлэх, эсрэг арга хэмжээ авах, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, бодит тэгш байдлыг албадан хэрэгжүүлэх гэдэг. Ингээд энэ болохоор зэрэг нөгөө авах арга хэмжээний төрөөс төр одоо жишээлбэл 16 оны сонгуульд ч юм уу тийм ээ. Эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулах асуудлыг та нар төр тавилаа гэхэд ийм шалгууруудаар тавина. За та нар урьдчилан сэргийлэх ямар үйл ажиллагаа явуулсан? Сургалт хийсэн үү? Сурчлагаа явуулсан уу? Тэ зүгээр нэг та нар нэг дэмжээд өгөөч, итгэлээ үзүүлээч тийм биш байхгүй юу? Та нар түрүү итгэх хэрэгтэй л гэж яриад байлээ. Итгэх хэрэгтэй биш. Энийг шалган заа юу? Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан? За эмэгтэйчүүдийг одоо сонгуульд оролцоход нь хоригдж байгаа ямар заалтуудыг хоригдсан жишээлбэл эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хаан боогдуулсан ямар заалтуудыг хоригдсан сонгуулийн хуулиар, намын хуулиар. Жишээ нь одоо жагсаалтаар нэр дэвшлээ гэхэд манайхан хууль дүрмэндээ оруулаагүй байж зүгээр л дураараа авчид нэг газар тавьчихдаг тийм үү? Энд чинь өөрөө тэр нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө гендерийн тэгш эрхийг хаан боогдуулж шít. Түүнийг нь хориглох хэрэгтэй байхгүй төр. Ингэж болохгүй шүү нөхдөл ийм хууль хийж болохгүй шүү.
За механизм бүрдүүлнэ. Та нар ямар механизм бүрдүүлсэн? Одоо чигтэйх олон манлайлагч эмэгтэйчүүд манайхаар дүүрэн байна. Намч байна, нам босч байна. Тийм үү? Энэ хүмүүсийг манлайллыг одоо юу гэх юм дэмжихийн тулд ямар механизм бүрдүүлчих вэ? Засаг даргын дэргэд, иргэдийн хурлын дэргэд тэгээ хин тэн доторчин байна. Ямар боловсон хүчинтэй болцгоо гэх мэтлэн. За энэ бол гендерийн одоо ялгуурлан гадуурхалтыг бий болгоход саад болж байгаа үйл ажиллагаануудын эсрэг арга хэмжээ авна гэсэн үг. Ер нь аливаа ялгуурлан гадуурхалтын эсрэг арга хэмжээ авна гэдэг маань юу гэсэн үг вэ? Яг энэ урьдчилан сэргийлэхтэй нэлээд ойролцоо тийм ээ. Тэгвэл хэрвээ ялгуурлан гадуурхалт одоо гарсан байвал хүний эрх зөрчигдсөн байвал түүнийг тасдан зогсоох арга хэмжээ л гэсэн үг. За идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэг чинь нөгөө одоо төрийн зүгээс нөгөө янз бүрийн стратегиуд байдаг штэ. Төр бол дээрээсээ доошлох одоо үйл ажиллагаа явуулдаг. Иргэний нийгэм бол доороосоо дээшлэх үйл ажиллагаа явуулдаг энэ төр гэдэг тэр нэг стратегийн чиглэлүүдийг аваад үзэх юм бол тэгээд идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэхэд сүүлийн үеийн онлоороо бол бид нэр яаж байгааг гэвэл ерөөсөө төр иргэний нийгэм төр бол хавтгай тэнхлэгт хамтарч ажиллана гэж тийм. Иргэний нийгэм бол төрийн найдвартай түншмөн гэж. Тэгээ энэ хэмжээнд л одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь шүү дээ. Нэг оролцоог дэмжиж. За бодит тэгш байдлыг албатан хэрэгжүүлэх гэдэг чинь юу гэж байгаа? Хууль дүрмээр л хэрэгжүүлнэ гэсэн үг. Хууль дүрм, журам бодит тэгш байдлыг албатан хэрэгжүүлэхийн тулд тодорхой хөтөлбөрүүд байж болно. Гэх мэтлэн энэ нөгөө төр засгийн үүрэг хариуцлагын хүрээнд л бид нэр сая энийг ингээ ярьж байгаа. За яг хөө түрүүчийн нөгөө ялгуурлан гадуурхалт гэдэг хүний эрх дээр ярьсан. Одоо энэ дээр болохоор зэрэг дээр нэмээ та бүхэн тайлбарлах ёстой зүйл бол ялгуурлан гадуурхалт гэдэг бол байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн бол нөхөн үрчхэн үүргээ ялгаатай ба энэхүү ялгаатай шинж байдлыг дээр дэмүү дорд гэж үзэх хэрэггүй гэсэн үг. Чи хүүхэд төрүүлдэг юм чинь чи жоохон дорд үзэгдэнэ. Хүүхэд төрүүлдэг юм чинь эсвэл чи дээрд үзэгдэнэ ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү бүдүүлэг ойлголтууд байгаад байдаг шүү дээ, тийм ээ? Ерөнхийдөө. Тийм учраас бол аль нэгэн шинж чанарыг нэгнийх нь шинж чанарыг одоо адилхан шинж чанар байлаа шүү дээ. Тэрийн дээр энэний доор гэж үзэхгүй л гэсэн үг. Түрүүн бид нар жишээ хэлсэн тийм үү? Их олон одоо сэргэлэн цаваа хүн байх юм бол яг уу эмэгтэй хүнийг тэгж хэлнэ, эрэгтэй хүнийг тэгж хэлнэ гэж. Тиймэрхүү. Нэгэн дээрд, нэгэн доорд. Ер нь ялгуурлан гадуурхалтыг таних шинж тэмдэг нь угаасаа энэ шүү дээ. Нэгэн дээрд үзээд нөгөөх нь доорд үзэж байгааг л хэлж байгаа. Их энгийн таних шинж. Авилгалч гэсэн ингэж үздэг байхгүй юу? Авилгалын олон улсын конвенц дээр авилгал гэж зөвхөн мөнгө өгсөн авсныг хэлэхгүй шүү дээ. Авилгал гэж хэн нэгэн албан тушаалтан аль нэг хүний эрх ашигыг дээрд үзхийг авилгал гэж байгаа. Энэ чи ялгуурлан гадуурхалт эдийн засгийн салбарт явж гин гэсэн үг байхгүй. Яг нөгөө ижил тэгш гараа биш, ижил тэгш байдал биш. Аль нэгэн дээрд юм уу дорд үзээд ирэхээр нэг хэсэгт нь одоо юу болт юм? Хүний эрх зөрчигдсөн. Ер нь тэгэд авилгалч гэсэн эрх зөрчиж байгаа үстэй. Нэгэн дээрд үзээд хамгийн муу хөчлөө. Нөгөөх нь дорд үзээд хичнээн гоё юм байсан ч юу яахгүй. Дэмжихгүй танаа нэг ховдын жишээ биш. 300 мянган 3 сая төгрөгөөр цэцэрлэг барихын гинэл 40 сая төгрөгөөр барья гэдээ хахад чи бити төрийн бодлого эсэргүүцээ бай гэсэн байна шүү дээ. Тэр эн чи юу? Яг хүүсдэр ярих юм бол ялгуурлан гадуурхалт. Тендер дээр ярих юм бол авилгал гих мэтлэн. Тэгэхээр зарчим бол юу? Адилхан байхад нэгэн дээр нөгөөдхийн дорд үзэхгүй л гэсэн. Чадварын асуудал бол өөр. Хин нэгэн хүн зураг дурдаг чадвартай, хин нэгэн хүн шүлэг бичдэг чадвартай, тийм ээ? Хин нэгэн хүн одоо яадгийн уртын хариалт хариадаг чадвартай. Энэ бол өөр асуудал. Хариуцлагын асуудал ч өөр. Өөрөөр хэлбэл нэг хүн 300 сая төгрөгийг одоо юу гэдгийг хууль бусаар хэрэгэлсэн байх юм бол би адилхан штэ тэгш эрэхтэй штэ гэд хоёулаа адилхан зүтгээд ээж болохгүй тий. Идчихсэн мөртлөө би ч гэсэн ийдсэн тэр ч гэсэн ийдсэн гэд байж болохгүй. Энэ бол хуулийн
асуудал болоо явчих шүү дээ, тийм үү? Өөр асуудал. Тэгэхээр өөр юмтай андуурчих юм бол юм заваараа явчихдаг шүү дээ. Сайн нэг жишээ болсон шүү дээ. Нүүрсний асуудал. Баг нуурын нүүрсний асуудал. Тэн дээр манайхан юу гэсэн гэхээр энэ төрчин бол иргэдтэй айгүй хямдхан нүүрс өгцөн байж штэ. Энэ ч одоо айгүй сайн биз дээ. Гэтэл нөтгөн завсараас нь хэдэн тэрбум төгрөг алга болцсон тий. Тэгээ тэр нь бүүмэд тэрийг нэгээл манайхан иргэдтэй айгүй сайхан одоо хямдхан нүүрс хүлээлгэд өгсөн юм чинь шуудалдсан юм чинь энэ одоо энэ хэрэг биш штэ. Энэ чинь нэг юм нөгөө юмтай андуурдаг штэ тийм үү? Сүүлийн үед бол бас нэг ямар тайлбар яваад ийн гэвэл үгүй энэ хямдхан нүүрсийг зөвхөн баг нуур нь өөрөө иргэдтэй хүргэсэн бол энэ бол болж байна. Гэтэл албан тушаалтнууд дундуур нь ороод иргэдтэй хямдханыг өгөөд дундаас нь баахан дүүрэг идсэн гэсэн ийм асуудал яригадаад байгаа бол эн чинь нөгөө авилгалын асуудал болж байна. Энэ хоёрыг бас нэлээд сайн ялгах хэрэгтэй юм байна л да гэж ингэж яриад байгаа. За энэ бол гендерийн асуудалтай хамаагүй. Гэхдээ харьцуулахад нэг юмыг нөгөө юмтай холбол ийм болдгиймаа гэдгийн жишээ. За гендертэй штэ тэр нөгөө саяны хэлсэн 3 зарчим биш штэ. Тэгш байлгах, ядгуурлан гадуурхгүй байх, төр засгийн амлалт үүргийн зарчим эннээс гадна 4 том хандлага байгаа. Энд байна. Ижил байх хандлага буюу тэгш байдал ёс төдий загвар. Улс төр эдийн засаг нийгэм соёлын амьдралд эрхтэй эмэгтэй тэгш хэрэгтэй. Энэ бол ёс төдий загвар. Тийм учраас практикт энэ яаж хэрэглэгддэг вэ гэвэл үндсэн хуулиар та бүхний эрэг тэгш байна уу? Тэгш байна. Тийм учраас адилхан та нар тэр одоо бусад хүн эрэгтэйчүүд ялангуяа сонгуульд яаж оролцож байна? Нэрээ яаж дэвшүүлж байна? Яг тэр аргаар л яв. Өөр арга байхгүй. Хууль нь тэгээ заасан байна. За дараагийн нэг хандлага бол ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага. Эрэгтэй эмэгтэй хоёр ялгаатай юу? Ялгаатай. Эмэгтэйчүүд хүүхд төрүүлдэг үү? Төрүүлдэг. Тэгвэл та өөрөө хүүхдэд хар. Хүлээн зөвшөөрсөн. Би эмэгтэй юм чи яах вэ хөөрхий? Хүүхдэд хараад гэрээ цэвэрлээл хоолоо хийгээл ингээд байж ах хэвээр. Нөхрийг нөхрөө ажлаас нь ирэхэд сайхан халуун дулаан ингээд сайн эзэгтэй байж ах хэвээр гэж. Ялангуяа нөгөө сав суулга рекламдах эсвэл цагаан сар энтрээр нэлээд гайгүй томоохон бүх эсвэл одоо нэг нэр алдартай хүмүүсийн их нэрийг ярилцлаганд урихдаа заавал тэгж асуудаг. Та одоо гэрийн эзэгтэйхээ үүргийг яаж хэрэгжүүлж байна? Биелүүлж байна. Дээлээ чи ингэрийг товчлоод өгч юу лээ? Нэг гоё дуу байдیں۔ Гэх мэтлээ нөгөө дуу хуур, шүлэг зохиол энэ бүхнэр нөгөө ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлагууд явж идэг. Дараа нь хамгаалах хандлага. Эмэгтэй хүн хөөрхий сул дорой чадалгүй юм хөөрхий. Тийм учраас ороо явуулж болохгүй. Харанхуй шөнөөр битгий явуулаа. Дээд боловсралтай болгоё. Энэ хөөрхий амт юм уу? Чадалгүй юм, унхаагүй юм. Жоох ном сураг. Эмэгтэй хүнд ачаа үүрүүлж болохгүй. Хүнд ажил хийлгэж болохгүй. Хүнд ажил хийлэхгүй засгийн газрын одоо жагсаалт гаргасан гэх мэтлэн тий. Одоо байхгүй болцлоо. Хизээ үлээ засгийн газрын жагсаалт өчөнгөө болсон. Тэр энэ бүгдээрээ гендерийн ялгуурлан гадуурхыг бий болгож байна. Төр тусгай арга хэмжээ авах бодлогоор өөрчлөх ёстой гэж. Яг нэг үндсэн хуулиар одоо тунхаглаад өгсөн байна тий. Гэхдээ энийг ижил байлгах хандлагыг жинхэнэ одоо нөгөө субстантив бодит тэгш ирэх болгохын тулд төр тусгай арга хэмжээнүүдийг авнаа. Энэ бол нөгөө шийдэх арга нь тэр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрүүлэх хандлагыг яаж өөрчлөх вэ? Нөгөө хэмжээ тий хүлээн зөвшөөрүүлэх те энэ бүх одоо асуудлуудыг голцоо гэгэрүүлэх шугамар өөрчлөх. Гэгэрүүлэх, боловсрал олгох. Дэх нь үед би нэг сургалт явуулсан юм аа. Тэг Сэлэнгийн нийгмийн хэлтсийн дарга хөлөөний залуу сургалтанд суусан.
гендер нөгөө эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурх бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн суурь. Тэгээ яг ихний 3 цаг ингээд яриа явж байгаа. Тэгээд орой бас дахиад нөгөө дасгал масгалаа хийсний дараа тэр эрэхтэй юу ч хэлсэн гэж би ер нь их муухай хүн байсан биш. Яасан? Би ерөөсөө гэртээ ажил хийдэггүй. Миний бүх юмыг эхнэр охин хоёр маань хийдэг. Бүх хувцсыг минь тэр хоёр хугааж өгдөг. Хоол ундын минь хийдэг. Би ерөөсөө тусалдаггүй байсан биш. Одоо би очиод бүх юмаа өөрөө хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг энэ нөгөө чи эмэгтэй юм чи хийхгүй яах юм? Би эрэгтэй юм чинь зүгээр суухгүй яах юм диван дээр гэсэн тэр нөгөө ялгаатай байдлаа хин хүлээн зөвшөөрдөг тэр хандлагыг гэгэрлийн шугамар сайжруулсан байхгүй. Тэрнээс биш одоо үзээд байвал ерөөс засрахгүй шүү дээ. Чи бодохоор ялгаатай л да. Тэгтээ чи тийх хэвээр шүү дээ гэл ингээд байвал хизээч засрахгүй. Тий. Тэгэхээр зэрэг манлайлагч эмэгтэйчүүд яах ёстой вэ? Тэр төрд байгаа мэдлэггүй, боловсралгүй тэр эрэгтэйчүүдийг яах ёстой вэ? Боловсруулах хэрэгтэй байна шүү дээ. Хөөхөн одоо таниулах хуудас эсвэл сургалт эсвэл нь одоо юу гэдгийг мэдгүй урлагийн аргаар гих мэтлэнгээр яг ийм юм дээр эмэгтэйчүүдийн манлайлал явж явах хэрэгтэй. Хамтаараа бөөнөрөө нийлээд нийгэм зохион байгуулад тэгтээ өөр ил тодор мэдэгдэж болохгүй би чамайг өөрчлөх гээд байна шүү гэдгийг. Тэгэх юм бол нөгөөдөл чи нөгөө тийш хараа суучих шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол энэ их тийм зөөлөн арга гэдэг чинь тэрийг хэлээд байгаа юм л да. Ер нь гендер хүний эрхийн асуудлаар зөөлөн аргуудыг л хэрэглүүл илүү ашигтай. Тэрнээс биш өсөө цуугаад эсвэл өсгөлэн зарлаад эсвэл нь бойкот зарлаад эсвэл хоолоо идэхгүй ч юм эсвэл нөгөө тийш хараад гівтээд байх юм бол хизээч хинч засрахгүй юм байна л да. За хамгаалах хандлага. Эмэгтэй хүн сул дорой очир шөнийн цагаар ажиллахгүй, илүү цагийн хөдөлмөр хийлгэхгүй, хүнд ачаа үүрүүлэхгүй, аюултай газар ажиллахгүй. Энэ хамгаалж байгаа юм шиг тэгсэн мөртлөө зарим эрхүүдийг хязгаарлаад байгаа юм. Орой үдшиж явж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүчндүүлчин гэж байгаа тийм. Эсвэл зодуулчин, эсвэл одоо яад юм мэдгүй. Гэтэл тэр цаад аюулыг хэн арилгах хэвээр? Төр засаг. Шүүх цагдаа. Энэ нөгөө татвараар цалинжиж байгаа бүх хүн цаад аюулыг арилгах үйл ажиллагааг хийж явах хэвээр тийм үү? Тэгжээж энэ хамгаалах хандлага чинь хэн нэгэн хүний бусад эрхийг хязгаарлахгүй байхад хүргэнэ. За зохистой хандлага буюу тэгш эрх болон тэгш байдлыг хангах бодит загвар. Энэ бол жинхэнэ нөгөө бодит тэгш байдлыг бий болгодог. Зохистой хандлага дөрөв мэй хэлсэн тий. Төр тусгай арга хэмжээ аавна. Саяны миний хэлсэн тэр замын зас гэрлийн тавь тийм үү? Тээврийн одоо тээврийн асуудлуудыг шийдэх. За тэгээд одоо өөр юу гэдгийг хамгаалах. Энэ бүх асуудлуудын аюулгүй орчинд л амьдрах эрхийг л баталгаажуулах хэрэгтэй байна л да. Жишээлбэл одоо улс төр гэж ярих юм бол квотуудыг тогтоох. Квот нь бол нэг гуйж байгаа юм шиг 30% биш. Ерөөсөө л тэгш. Тэнцвүүгийн тэмдгийн хажууд 4 4 55 1 1 гэж байдаг бол яг тэр хэмжээнд яг эрх зүйн зарчмынх нь хүрээнд хийх хэрэгтэй. Түүнээс биш одоо юу гэдгийг 2015 онд 30-аас доошгүй болгоно гэчээд одоо 30 хүрнэ гэсэн нэг юм зорилт тавьж болохгүй. Тэгэх юм бол эн чинь нөгөө бодит тэгш эрх биш болно. Төр тусгай арга хэмжээч биш болно. Энэ чинь нөгөө нормативтэй хүрэхгүй шүү дээ. Хүний эрхийн зохистой хэм хэмжээг заагаад өгсөн нормативд хүрэхгүй байгаа учраас 30% бол юу ч биш. Тэгм учраас орон нутагт байгаа эмэгтэйчүүд яаж манлайлах ёстой вэ гэвэл 50-50. Үүний төлөө хөдөлгөөн өрнөлөх хэрэгтэй. Тэгжээж манлайл болно. Тэрнээс биш яах юм манай намынхын зөвшөөрдгүй юм гээл 30 дээр бууж өгөөд байвал манлайл болохгүй.
За яг энэ бол нэмэлт тайлбар байна л да. Тэг яг эндээс бол хамгийн ойлгомжтой хэсэг нь бол тэгш ирхэн тэгш байдлыг үүсгэдэг л гэж. Өөрөөр хүн төрхөөс заяасан тэр эрх тэгш байдлыг үүсгэтэл үйлчлэх ёстой гэж. Сая миний хэлснийг баталгаажуулж байгаа юм. Сумаар үзүүлж байгаа юм л да. Гендрийн ялгаа. Гендрийн ялгуурлыг бий болгодог. Тэгээд ашиггүй байдалд оруулдаг гэж. Логик утга нь тэр. Ялгаанаас үүдэлтэй хэрвээ нөгөө ер нь аливаа асуудалд хүний эрхийн өнцгөөс хандахгүй бол энэ ялгааг чи ялгуурлан гадуурхал болгочихж байгаа байхгүй юу? Тэгээд ашиггүй. Ялгуурлан гадуурхалтанд байгаа хинч ашиггүй байдалд орно. Хинч дорд үзэгдэж байгаа хинч ашиггүй байдалд байна. Эдийн засгийн хувьд ч, эрх мэдлийн хувьд ч, нийгмийн одоо хүрээнд ч, улс төрийн хүрээнд ч, эдийн засгийн хүрээнд ч, гэр бүлийн хүрээнд ч яг адилхан. Тэгэхээр ашиггүй байдалд байгаа хүнд хөгжлийн тухай асуудал, хөгжлийн тухай ойлголт гэж байхгүй. Бие хүний хувьд, хувь хүний хувьд, албан байгууллага, хамт олонний хувьд ч гэсэн хөгжил гэж байхгүй болно. Ашиггүй байдалд байгаа бол, дорд үзэгдэж л байгаа бол. Тийм учраас хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж байгаа хүүхэд хөгжилтэй байна гэсэн ойлголт бас байхгүй. Хүчирхийлэлтэй гэр бүлд байгаа хүчирхийлэлд өртөж байгаа бүх хүн эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, нас хүйс ерөөсөө ялгахгүй. Хөгжлийн тухай асуудал ярих юм байна. Тийм учраас манлайлагч эмэгтэйчүүд бол яах ёстой? Юуны эсрэг манлайлах ёстой? Хүчирхийллийн эсрэг. Хүчирхийлэл бол хөгжлийн дайсан гэж цаад утга нь гарч ирж штэ, тийм ээ? Тийм учраас манлайлал бол эрэгтэйчүүдийн хийдэг улс төрөөр биш, яг хүний эрхэд суурилсан улс төрийг хийх юм бол жинхэнэ манлайлал болно гэд дахин хэлээд байгаа учир маань энэ л дээ. За, гендрийн ялгуурлал хэрхэн илэрдэг вэ гэдэг дараагийн нэг асуудал тавьдсан байгаа. За, эрх мэдлэр дорой байгаа нэгэнд л ялгуурлал, тий? Ялгуурлалт байна л гэсэн үг. Мөнгөнийгч байна уу? Эсвэл зүгээр өөр бодит болон бус эрх мэдлүүд. За, бие авч явах байдал ч гэсэн илэрдэг. Ялгуурлан гадуурхалтанд байгаа хүн бие яаж авч явах вэ? Нөөц баялгаас хүртэж байгаа байдал. Эмэгтэйчүүд энэ нийгмийн нөөц баялгаас хэдэн хувийг хүртдэг? Эрэгтэйчүүд хэдийг хүртдэг? Өнөөдөр цалингийн зөрөө хэдэн хувьтай байна? Цалингийн зөрөө гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүн нийгмийн баялгаас хүртэж байгаа хэмжээг зааж байгаа бас нэг хэмжүүр. 10% доогуур цалин авч гин үү, 20% авч гин үү, эсвэл талыг авч гин үү? Энэ нөгөө статистик дээр бол байж л байгаа шүү дээ. Улаан цай адилхан ажил хийдэг хүмүүс яах вэ? Эрэгтэйчүүд нь илүү цалин авчин гэсэн. Цалин өндөртөө салбарт эрэгтэйчүүд илүү ажиллаж байгаа. Гих мэтлээ. Энийг бол та нар мэдж байгаа. За, хариуцлага хүлээх асуудал дээр илүү бас эмэгтэйчүүд рүү түлхэх асуудал бий. Бүх гүйцэтгэх ажлыг бол эмэгтэйчүүдээр хийлэгдэг. Гэрт ч бай, албан газарт ч бай. Тэгээ хариуцлагын чи хүлээ. Гэртээ бол ээж нь хүлээ. Чи яасан энэ хэдэн хүүхдээ өмүүлж авахгүй? Юугаа хийжсэн өдөржингоо гэртээ ээжэж гэдэг асуудал яригддаг. За, эрхээ эдэлж байгаа байдал дээр мөн илэрдэг. Хэн мөнгөний эдийн засгийн давуу эрхтэй байна уу? Тийм эрх мэдэл байна. Тэр нь эрхээ илүү эдлэгч шээ, тэ. Хэн мөнгөний гар дээр хадгалж байна? Тэр эрхээ давуу эдлэн бааранд орно. Айгүй бол яадаг ч мэдэхгүй янз бүр. Гэтэл эмэгтэй нь хэрвээ эмэгтэй хүнд мөнгө очих юм бол өөр хүүхдээ гэр бүлдээ зарцуулагддаг, тий? Гэсэн тийм тооцоо байдаг.
давуу байдал аргагүй. Эн чинь давуу байдал, дорд байдал энэгээр бас илэрхийлэгддэг. Өнөөдрийн манай одоо улс төрд бол эрэгтэйчүүд давуу байна. Давуу байдалд байна. Эрэгтэйчүүд өөрийнхөө хүснээр улс орны гэр бүлийн бусад одоо хүмүүсийн амьдралыг шийдэж байна. Ер нь нийгэм бол хүн амынхаа тал хувийн мэдлэг боловсрол чадвах нөөц боломжийг ашиглахгүйгээр хөгжижсэн түүх байхгүй. Энэ бол нийгмийн хөгжлийн түүхэн явцаас гарч ирсэн нотлогоо. Тэгэхээр эмэгтэйчүүд бол одоо манлайлалын тухай ярихдаа юу ярих вэ? Хүн амын 50% нөөц боломж эрдэм чадал хүч одоо нөөцийг чадвахыг авьяасыг ашиглахгүйгээр нийгэм хөгжижсэн түүх байхгүй гэдэг асуудлыг л ярина. Түүнээс биш итгэл үзүүлээч дэмжээч энэ бол гуйж байгаа гэсэн үг. Бид нар бол эрхээ шаардж байна одоо. Би эндээс нөгөө гендерийн нөгөө одоо эрэгтэй эмэгтэй хүнд хүлээгдэж буй үнэлэмж гэдэг дээр л жишээ авч байгаа юм л да. Жишээл одоо эрэгтэй хүүхдээ ер нь голцоо ямар шинж тэмдгийг бэлэгдэж өгж гин нэрийг нь бат зориг одоо нэлээд баатарлаг эсвэл одоо нэлээд тийм далай тэнгис тиймэрхүү шинж төрхийг бэлэгдэж өгдөг. Яг шууд тэгж нэрлэхгүй ч гэсэн. Эмэгтэй хүүхдүүдэд болохоор зөөлхөн, уян, цэцэг, одоо юу гэдэг тийм эмэгтэйлэг гэсэн тийм чинь марлмаа гэдэг нэртэй эрэгтэй хүн бараг байдгүй шүү дээ, тий. Тэрнтэй адилхан, тийм үү. Гэтэл чин яг зарим одоо улс оронд бол Александр гэхээр эрэгтэйч байдаг, эмэгтэйч байдаг. Манайд бас эрэгтэйч, эмэгтэйч нэрлдэг нэрүүд бий л дээ, тий. Зарим тохиолдолд хүүсийн сольж нэрлсэн юм шиг байдаг нь нөгөө өөр нэг шалтгаантай, тийм үү. Эрэгтэй хүүхд төрөхгүй ч юм уу, эмэгтэй хүүхд төрөхгүй ч юм уу ийм бодлоос аваад хүүхдийнхаа нэрийг жоохон тэгж бэлэгдэж өгдөг тийм байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нар ингээд гендер гэдэг бол зохиомл юм аа. Нийгэмд хүлээгдэж байгаа, хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Тэгээ тэр норм хэм хэмжээ байдгийн байна. Гэхдээ энэ өөрөө сайн юм уу муу юм гэсэн үг бол биш. Энэ бол тэр хэм хэмжээ нь биш. Ганцхан гендерийн асуудал хаашаа ирэхээр муу сайн болж харагддгүй гэвэл нөгөө ялгуурлан гадуурхалт гэж юм чинь илрээд ирэхээр сайн муу асуудал дээр эрхийн асуудал тэр үед л орж ирдэг. Ийм ухтгүй юм аа. Тэгэхээр байгаа юмыг зохиомлж бай, төрмөлж бай, ийм юмыг ялгуурлан гадуурхалт болгоод ирэхээр нөгөө хувь хүний эрхийн асуудал мөн нөгөө хувь хүний эрхийг эдлэх боломжийг гаргаж өгөх төр засгийн үүрэг хариуцлагын асуудал яригадаад байгаамаа. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль бол иргэн хүн баталгаатай эдлэх энэ эрхийг хэрэгжүүлэх бүх боломж болцоог бүрдүүлээ гэсэн төр засгийн амлалттай одоо тэр 19-р зүйл байна, 70-р зүйл байна. Үндсэн хуулийн 2-р бүлэг тэр чигтээ байна, 14-р зүйл. Гэх мэтлэн энэ хуулиуд чинь бидний эрх хэрэгжүүлөөний баталгаа болж байгаа юм шүү. Тийм учраас эмэгтэйчүүдийн манлайлал бол цаг ямагт
энэ хүний эрэхтэй суурилсан, тэгш эрх дээрээ суурилсан, ялгуурлан гадуурхалтыг арилгасан, тэгээд төр засгийн үүрэг амлалтыг шаардсан ийм зүйл дээр л бид нар маань манлайлалаа цааш нь авч явах нэ. Биш манлайл гэдэг бол зүгээр нэг тийм манлайлгаа ярьчаар болчдөг зүйл биш. Тийм үү? Зүгээр нэг одоо нэг сайн муу сайхан муухай ч юм уу гоё тийм PR маягийн юм хөтлөөд хийгээд явцдаг ч зүйл биш гэдгийг өнөөдрөөс эхлээд манай эмэгтэйчүүдийн манлайллын стратеги нь юунд байх вэ гэдэг дээр нэлээд сайн бодолцох хэрэгтэй байна шүү. Тэгээд нөгөө одоо манлайлж байгаа, цаашдаа манлайлах гэж байгаа ийм хүмүүсээ энэ чиглэл рүү илүү хандуулах хэрэгтэй байна шүү гэдгийг л одоо ярихын тулд ийм юм бэлдсэн байгаа. Тэгэхээр яг хөө төслийнхэн бол юу гэж шийдсэн бэ гэхээр зээлэр үгүй гэж шийдсэн байсан. Цөөрмүүдийг зээлэр үгүй. Өөрөөр хэлбэл цөөрөн альва нэгэн одоо цөөрөн байлаа гэхэд түүнийг эмэгтэйчүүдэд зээлэр өгье гэж шийдсэн байсан. Энэ хамгийн нааштай арга нь байсан гэсэн л дээ тухайн үедээ. Энд чинь бодит жишээ байхгүй юу? Тэгээ бид нар бол юу гэж ярьж байсан? Зээлч гэсэн дээ. Зээлдээ төлнө шүү дээ буцаагаад. Гэх мэтлэн нөгөө ашиггүй байдал яах вэ? Ялгуурлан гадуурхалт яах вэ? Дандаа хүмүүсийг ашиггүй байдалд оруулдгаа гэсэн нэг жишээ нь энэ. Эрэгтэйчүүд бол зээлээр авах шаардлагагүй, зээл төлөх шаардлагагүй. Эмэгтэйчүүд бол амьдралтай байхын тулд, ажилтай байхын тулд, орлоготой байхын тулд зээлэр цөөрмөө авна. Хамаагүй одоо хаан ч юм те газар одоо эзэмших хэрэг авна гэдэг шиг. Нэг газар цөөрөн байгуулж өгөө за энийг зээлээр ав гэж хэлж болох юм байна л да. Тэгэнгүүт нөгөөд чинь зээлээ төлнө. Цунамигийн үед ч гэсэн эмэгтэйчүүд илүү одоо ялгуурлан гадуурхалтанд өртдөг. Яг тийм газруудад. Эрэгтэйчүүдийг сүмийн байшинд оруулж байрлуулдаг. Эмэгтэйчүүдийг гадаад талбайд байрлуулдаг. Тэнгисийн хажууд. Цумаа хүүхдтэй хамт. Тэгээд ил задгаа байгаа газар хүчингийн хэрэг маш их явдаг гэж. Өөрөөр нь дайнаарсаа дажин гихчээр ерөнхийдөө тийм аюул осол гамшиг болсон газарт эмэгтэйчүүд давхар хүчирхийлд өртдөг. Давхар. Тэгэхээр энэ нөгөө тийм нөгөө нийгмийн одоо тэр биднэрт мэддэггүй бидний мэддэггүй нийгмийн эмэгтэйчүүдэд ханддаг хандлага тий Монголын нийгмийн эмэгтэйчүүд ханддаг хандлага. Тийм учраас манай зарим улс төрчид юу гэж ярьдгүү гэвэл Монголын эмэгтэйчүүд хүчир эрхийн тухай яриад байх шаардлага байхгүй. Эднэр ингээд тэр энтхэг энтертэй харьцуулах юм бол юу өстой даварцсан эмэгтэйчүүд байхгүй гэж ярьдаг тий. Тэгэхээр бид нар бол даварцсан биш. Бид нар бол үндсэн хуулийн заасан эрхийнхаа стандартыг шаардж байгаа эмэгтэйчүүд гэдгийг цаг ямагт санаж авах хэрэгтэй тий. Шорон аюултай байна гэдэг бол эрэгтэй хүнд ч аюултай. Айл ч хүнд аюултай тийм ээ. Хүнд ч аюултай. Тийм учраас тэр шоронгийн нөхцөл тэр харуул хамгаалт хийж байгаа хүмүүст аюулгүй байх бусад одоо нөхцлүүдийг бүрдүүл гэрэл гэгийн сайжруул. Одоо тэр нөгөө өөр хамгаалдаг одоо хэрэгслүүд байна. Тэ тэр төхөөрөмжүүд байна. Эсвэл одоо хаалга хашаа тэ тэр нөгөө систем бүх юмыг сайжруул гэсэн байна. Өөрөөр хэлбэл төр захиргаа өөрийнхөө хийх ажлаас хойш суугаад тэгээд хувь хүнлүү албан тушаалт одоо ажилтны луга хамаг нөгөө одоо юу гэдгийг болохгүй байгаа юмаа шийдвэрлэхэд хүнийг битгий хэрэглээл гэсэн үг. Хүнээр битгий золиост гэсэн үг тий. Хүн тариалаад яг хөө тэр бүх юм технологи бүгд адилхан. Гэхдээ тэнд ажиллаж исэн эмэгтэйчүүд өөрийнхөө хувийн газар дээрээ нэг 3-4 м квадрат ч юм уу 5-10 м квадрат талбай дээрээ эмэгтэй хүн ажилладаг байхгүй юу. Тэгэхээр тэд нар ажиллаад харж очиод тэр талбай дээр ажилладаг байсан байгаа юм. Одоо ороо 6 цагт ажиллаад хараад хоолоо хийгээд дахиад нөгөө өөрийнхөө талбай дээр ажилладаг. Тэгэхээр одоо шүн дүл болтол ажилласан хүмүүс чинь ядарна үсттэй. Тэ нэг давхар ачааллын асуудал байна шүү дээ. Эмэгтэйчүүдийг гэр бүлд нь илүү одоо дорд байдалд байлгадаг тийм ээ. Гэрийн ажлаа чи хийх ёстой гэж үздэг. Эрэгтэйчүүд нь тэгээд архиа уугаал далууга тоглоо явж идэг ч юм уу тий. Гэтэл эмэгтэйчүүд яасан? Мөнгө орлого олох гэж тэнд ажиллана.
гэртээ бас давхар ажиллана. Тэгээ ядраад хүн яг булцуулаад ингээд ирдэг ш. Сайхан булцоогоод ирэхэд тэрийг ингээд зулгаагаа хайчдаг гэсэн. Тэгэхээр яг уу ургацын талын аваа хайчдаг юм аа зү. Одоо жишээлбэл 5 10 одоо булцсан хурааж авах хэвээр байтал эмэгтэйчүүд 5-ын зулгаагаа хайчдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь хөөн багсан шүү дээ. Тийм биз? Тийм асуудлыг илрүүлсэн байхгүй. Тийм. Асууж агаад эмэгтэйчүүд юу гэж хариулсан бэ гэвэл бусад хүмүүс бол тойрол яваад өгнө шүү дээ. Тэр нь болсон байна, энэ нь болсон байна, тэр нь болсон байна, дараа гээ яваад өгч чинь. Гендрийн мэдрэмжтэй судлаачд яах вэ? Яваад бүр ингээд гэрт нь очоо тэгээд ингээд асуугаад одоо жишээлбэл ингээд одоо та энэ дээрээ хэдэн цаг ажилтгийг тий та өөр юу хийдгийг хоолоо идэх юм уу хувцас аваад юм уу ер нь одоо хоногийн 24 цагийн хэдэн хичнээн юунд зарцуулдгийг ингээд асуугаад яваад байтал чинь яасан тэрийг мэдсэн байхгүй юу? Болцоог нь авчдээ юм аа. Ирчүүд нь бол техник дээр ч юм уу, нягтлан бодох ч юм уу, тийм ээ? Ийм ажиллаа хийдэг эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн давхар ачаалал, дорд байдал, тийм үү? Юунд хүргэдэг гэдгийг нийгмийн хөгжлийн хөтөлбөрөөр харуулж байгаа байхгүй юу? Өөрөөр хөгжлийн хөтөлбөрүүдэд гендерийн асуудлуудыг маш нарийн сайн бодож тооцоолохгүй бол албан газар ч гэсэн, улс орон ч гэсэн алдагдлалд ордгийм байна л гэсэн үг. Бид нар ч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд, эзэн засгийн амьдралд, нийгмийн амьдралд тагс төтөө оролцуулаад байна гэдэг чинь улс орны хөгжлөөс хойшин татаад байна л гэсэн үг. Тэрийг л нөгөө жинхэнэ нөгөө нэг юун дээр жишээн дээр гаргаж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн болвол эрэгтэй хүн болвол мөн адилхан дорд үзэгдэх ёсгүй, дорд байдалд байх ёсгүй, давхар ачаалд байх ёсгүй, адилхан хувааж тэгшгэн байна гэдэг чинь одоо учир утга нь эндээ байхгүй юу? Түүнээс биш албан тушаал одоо эд хөрөнгө мөнгө булаацалтаад байгаа ч юм биш. Яг үнэндээ бол эмэгтэй хүн болгон дарга болыг эдж байгаа юм биш. Манлайлагч болыг эдж байгаа юм биш. Энэ явж хувь хүний гэр бүлийн улс орны хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг л илэрхийлж байгаа. Жишээ нь бол одоо манайхаа ингээд хөгжлийн бодлогуудыг хийж штт. Тэр хөгжлийн бодлогуудад эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийг оролцуулахгүй гаргасан хөгжлийн бодлого яг энэ Угандагийн хөнгөний тариалан шиг юм болж байгаа ш. 24 жил улс орныг удирдсан эрэгтэйчүүд өнөөдөр монголчууд Монгол улсыг ийм байдалд түргэсэн ш. Энэ бол зүгээр нэг улс төрийн асуудал биш. Энэ бол зүгээр хөгжлийн асуудал. Эмэгтэйчүүдийг оролцуулаагүйгээс яасан? Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, одоо батлан хамгаалах юу гэдгийг бүх салбарууд хоцрогдолтой байгаа байхгүй юу? Энэ дотор эмэгтэй хүний нарийн ухаан байхгүй. Өөрөөр хэлбэл эмэгтэй эрэгтэй ялгаатай юу? Ялгаатай. Энэ хоёр ялгаатай үзэл бодол, хандлага, тэр бие авч яваа байдал бүх юмыг ингэж нийлүүлж одоо юу гэх юм бүх юмыг оролцуулж явах хэрэгтэй нөгөө цагаан хар цагаан хоёр загас шиг тий цогцоор тэгжээж улс орон хөгждөг юм байна л да. Тэрнээс биш мод хөрөөдвөл би адилхан мод хөрөөд нь төлөө хагалуу чи адилхан төлөө хагална гэсэн үг биш. Тий ерөн өхийдөө арга бэл хоёроо хослуулаа л гэсэн үг. Тий арга бэлэг хоёрыг хослуулахдаа хин нэгний дээр нөгөөхийн дорд үзэхгүй гэсэн үг. Ялгаа бол байна. Ялгааны асуудал бол ялгуурлан гадуурхалт болж болохгүй л гэсэн үг.